Даатгалын нөхөн төлбөр гэдэг нь даатгагч даатгуулагч хоёр харилцан тохиролцож гэрээ байгуулад гэрийн заасан үндслэл нөхцөлийн дагуу даатгалын тохиолдол болсон үед даатгагчийн зүгээс даатгуулагчд учирсан тэр хохирлыг мөнгөн хэлбэрээр гаргаж өгөх зүйлийг даатгалын нөхөн төлбөр гэж хэлж байгаа. Даатгагч даатгуулагч хоёр иргэний хуулинд заасны дагуу гэрээний эрх зүйн өрөөнд харилцан тохиролцож гэрээгээ байгуулж байгаа. Тийм учраас гэрээний эрх зүйд заасан байдгаар даатгагч даатгуулагч хоёр ер нь гэрээний хэмжээнд адил тэгш хэрэгтэй байх ёстой. Магадгүй нэг талын даатгуулагчийн талаас сул байдалтай, даатгагчийн талаас давуу байдалтай байна үзэх юм бол даатгуулагч өөрөө тухайн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй, түн санал оруулах тийм эрх зүйн хувьд бол бүрэн боломжтой. Даатгалын хураамж нөхөн төлбөр гэсэн ойлголт даатгалын бизнес тул зүйн ёсоор тавигдах асуудал. За даатгалын хураамжийг бол математикийн тоон, олон тооны хууль гэсэн тийм хууль байдаг. Тэрэнд нийцүүлэн гаргадаг. Энэ маань юу гэсэн үг гэхээр маш олон даатгуулагч нарын цуглуулсан хоримтлын мөнгийг тэр олон хүмүүсийн хэн нэг нь эрсдэл тохиолдсон үед нь шилжүүлж явах энэ үйл ажиллагааг л үндсэндээ даатгал гэдэг байна. Харьцуулаад үзэх юм бол одоо бид нар өнөөдөр сайн мэдж байгаа Монгол улсад батлагдсан жолоочийн даатгалын хуулиар жишээ аваад үзэхэд 33 мянган төгрөгийн дундчаар 33 мянган төгрөгийн хураамжтай даатгалын нэг жижигхэн осол болоход хамгийн багадаа одоо 200-300 мянган төгрөгийн охирол гардаг. Өчигдөр би одоо нарны зам дээр явж байтал хажуу руу машин орж ирээд миний машины зүүн тал руу орж ирээд гүйц төрүүлэх гэж дахиж орж ирээд надын машины одоо гүпэр карданыг мөргөж гүпэр маань салж очиж карла маань хонхойж одоо миний машин тийм эвдрэлт гарсан. За осол бол яг нөгөө нэг би энэ ихчийг саяны төрөний ихчийг гүйц төрүүлэх гэж яхад хажуу талаас 10%-с орж ирээ шахачаал тэгэл яалтчихгүй энэ ихч рүү даргаас өр аргагүй болол тэгэл дарцлаа та. Тэгээ тэрнээс үүдэл ер нь ослохсон. Ихчийн тал руу машин давхиж орж ирээд би одоо сандарсан дэшээ дараад таныг ингээд яачлаа гэж хэлсэн. Тэгэл одоо тухайн үед хоёлоо тэгэл яриад цагдаа дуудаал тэгэл арга хэмжээ авсан. Тэгэл энэ ихчийг шүргэж зогсчод угаасаа даатгалаа дуудъя, цагдаагаа дуудъя. Тэгээ газ дорн тэр бүр цагтан тэгэл хурдан урдан дуудаал явчих юм бол ер нь хийгэндээ амар юм лээ. Тэгэл даатгал яриад цагдаа яриад тэгэл шийдэл явчихсан. Залуу маань мег даатгуулсан байсан юм байна. Тэгээ энэ мег даатгалыг дуудаад мег даатгал машин маш шуурхаа урдаа ирж тэгээд бид нэр одоо яаж гисэн зохицуулж гисэн. Одоо би хохирсон миний машин одоо ийм эвдрэл гарсан байхад цаг тухайн үед нь ийм маш хурдан шуурхаа ингээд ийм мег даатгалч одоо маш ийм хурдан шуурхаа сайхан янзалж хохирлын минь барагдуулж өгч байна. Энд үнэхээр бас таатай сайхан байна. 12 хоногийн өмнө би 33 мянган төгрөгөөр мег даатгуулсан. Тэгээ энэ бол маш ашигтай юм байна. Ер нь яг өөрөө мэдэрчээ зогсож байна. Би зүгээр хальж хүргээл гарахад Карланд Гүбридэрийн салаа унжиж байгаа. Тийм болохоор 200 сая үнэлгээгээр үнэлүүлэхэд 230 мянган төгрөгийн хохирол гарсан. Тийм болохоор би 30 мянган төгрөг төлөөд 200 мянган төгрөгийн хүний хохирлыг төлчихнө гэдэг чинь маш ашигтай болж байгаа юм л та. Нэг удаагийн 33 мянган төгрөгийн төлөлтөөр бол жилдээ нэг удаа 5 сая төгрөгийн дотор нөхөн төлбөр авах боломжтой. Тэгээд тэрнээс дээшээж байх боломжтой юм байна бас. Даатгалын хураамж, даатгал гэдэг маань өөрөө татвар биш. Энэ бол сайн дурын үндсэн дээр хийгддэг, зарим нөхцөлд албан журмаар хийгддэг. Энэ бол эрсдлийг бий болж болцсошгүй эрсдлийг урьдчилан төлөх зорилгоор одоо үндсэндээ хоримтлуулсан хоримтлын мөнгөө л гэж ойлгох зүйтэй байна. Монгол улсад жолоочийн даатгалын хууль хэрэгжиж эхэлснээс хойш Монгол даатгал компанийн хувьд нийт 2012 оноос хойш 4.5 тэрбум орчим төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон байгаа.